сонгуульд өгөхөд хэн хүний нүүрний арьсыг хуулж өгч байна. За жишээ нь Ардсан намын Гинсэг Эрхэнбаярга Доронтой аймагт очиж арьсаа хуулуулж нүүрээ маажуулах шахуу юм болж байгаа бичлэг цацагдаад байна. Энэ сонгуульд Ардсан намын хувьд үгшихөө үзэх цорын гас тулаанч байж болох юм. Учир нь тэд дэндүүх эдсэн, завшсан, баядсан даргалсан, дэндүүх харгасалсан, байрсан, хорсон, балгаж дээрлэгсэн. Энэ хэрээр улс орон ард түмний амьдрал шороон дээр унсан гэд тэсрэхэд бэлэн бөмбөг шиг нийгмийг дараа үедээ хүлээлгэж өгөх гэж байгаа юм. Тэр нь ийхүү илэрч байна. Хатууд орон зайлшгүй юу? Ерөнхийдөө бодтол иймэрхүү байна. Эдвэл Ардсан намын гишүүд дэмжигчид. Ердөө үед бол Гинсэкэ эргэтэн хадаг сүү барин угтдаг номтой. Харин энэ удаа бол нэг иймэрхүү. Дээрээс нь гаршин дуурай хийхээр шийдвэр гаргах хэрэггүй гишүүдийг цуглуулан хулгайгаар шийдвэр гаргах гэж байгааг гардуулжээ. Ер нь бол өнгөрсөн 4 жил Ардсан намын хийсэн ажлууд иймэрхүү байдлаар үнэлэгдэж байна. Хийсэн бүтээснээ магтаж хэний гавьяа вэ гэж яриад л нэг хэсэг манаргасан. Мэдээж та нарын минь гавьяа байлгүй хайчгүй. Зам гүүрийн бүтээн байгуулалт руу улс орны хамаг хөрөнгө мөнгө зээлхүү хийсний чинь ард түмэн одоо мэдэж байгаа. Зам гэдэг бол хамгийн ашигтай бизнес. Танай хажуугаас нь идваа, манайхаа дээрээс нь идваа гэдэг үг бол автозон, автогүүрийн ямар ч ашигтай бизнесийг харуулсан Монголд л байж болох яж үг юм. Үгээрээс та нарт харгалж улс орон ард түмэн чинь турж эцэж илгээрээ хэлсэн. Ийм болгосон харин хэний гавьяа гэмээр асууж орилон дайрж байгаа иргэдийнхээ өдөөс хариулт өгөхгүй сууж байгаа чинь харин хэний хайрэ?